Сайн байна уу? Та өөрчлөлт надаас подкастын ээлжил дугаарыг сонсож байна. За, сайн байна уу байр сайхан багшаа? За, сайн байцгаана уу? Та бүгдэд энэ өдрийн мэндийг хүргье. За, маш сайхан хавар болж шүү, тийм ээ? Өнөөдөр бол сайхан нарлаг өдөр байна. Маш сайхан өдөр байна. За, өнөөдөр хоёулангийнх нь ярих сэдв бол би маш их юм түгээмэл сонсдог юм үг байгаа. Ер нь хэрвээ би хүсэх юм бол уухай болж чаднаа гэдэг үг. Одоо энэ үгийг хүмүүс маш их хэлдэг штеп. Тий, уудаг хүмүүстэй. Тий. Тэгээ одоо гэр орных нь хүмүүс чи арай л их уугаад байгаа юм биш үү гэд нэг юм тэр ууж байгаа байдлын талаар нь хэлэх үед ер нь нэг юм хэрвээ би хүсэх юм бол болж чаднаа гэж тэгж хэлээд ер нь амын тагдах шинжтэй байдаг. Тий, энэ нэг амын таглаж байгаа асуудал биш юм байгаа. Яг уудаг хүний хувьд яг хэлж байгаа нь яг чин зүрхнээс хэлдэг байхгүй юу? Хэрвээ би хүсэх юм бол өнөөдрөөс би уухгүй чадна. Гэхдээ гэс нэг юм зүйл хэлэгддэг, бодогддог л да, хэлэгддэг, бодогддог л да. Юу гэх юм бол чи нэг айтайхан байгууд ихнэрээ тий. Тийм болов тий. Уухгүй чадна. Уухгүй чадна. Тий. Данж би гээд тий надад төр хүсэл им төрүүлэх зүйл байхгүй штэ л гэсэн нэг зүйл яригдаад идэх. Тэгтээ гол нь гээд хамгийн ойр дотныхоосоо эхний үед дараа нь нийгэм лөө тэгээд улс орныг айтайхан байх юм бол их жишээний. Хэрвээ би хүсэх юм бол болж чадна гэж штэ тий. Гэтэ энэ нь ер нь нөхцөлтэй юм байна штэ. Тэгээд цаана сэтгэл зүйд нэг ойлголт байдаг л да. Хүн ер нь нэг юм өөрийгөө хамгаалах механизм гэдэг ойлголт байдаг. Тэгэхээр хүний бие физиологи тарих ер нь нэг өөрийгөө аюулгүй байлгах, өөрийгөө хамгаалах, өөрийгөө ийм одоо тайван байлгах, аз жаргалтай байлгахын төлөө хүний тарих, бие эрхтэн бүх талаар ажиллаж штэ тийм ээ. Тэгэхээр хүн өөрийгөө хамгаалахын тулд заримдаа тарихны одоо ажиллаж байгаа сэтгэлгээ ажиллаж байхдаа бодит байдлыг баг зэрэг гуйлаад өөрчилж хардаг байгаа байхгүй юу? За жишээлх юм бол одоо яг амьдралд нь учраад байгаа асуудлыг жижигрүүлж харах. За эсвэл өөрийнхөө үйлдэлийг өмөрч зөвтгөж харах. За энэ бол нэг сүртэй асуудал биш шүү дээ гэж бас бодох тийм ээ. Тэгэхээр энэ бол нөгөө хүний сэтгэл зүйн хамгаалах арга байгаа юм л та. Тэгэхээр энэ ч одоо яг бидний хүрээнд одоо мэрэгжлийн хэлээр бол чинь үгүйсгэл болчиход байна л та тийм ээ. Тэгэхээр яг энэ үгүйсгэлтэй хүн ер нь яг энэ юу гэж ер нь хвчлээ хэлдэм бэ? Тэг үгүйсгэлтэй хүмүүс би одоо хүсэх юм бол болж чинь одоо түрүүний чивдрийн гол ярьж байгаа зүйл. Гэвч ягаад энэ зүйл ингээд яригддгөө гэх юм бол одоо яг тэ аргахын шинжлэх ухааны ингээд тайлбарласнаар олж ингээд бид бүгд өгж байгаа мэдээллээр бол хүн ер нь ингээд хэтрүүлэн хэрэглэдэг хүмүүсийн хувьд спирттэй согтууруулах ундаг ингээд уусан үед хүний тархины эдэст нөлөөснөр аз жаргалын допамин гэдэг дааврыг маш их хэмжээтэйгээр ялгаруулчихдаг юм байна. Энэ үед нь хүн одоо маш аз жаргалыг юр бусын нэрнгээ мэдэрч эхэлдэг. Тэгээд тарих хүнийгээ сая таны хэлдэг шиг ингээд тийм аз жаргалтай сайн сайхан зүйл рүү хөдөлдөг учраас эзэн бие энэ арх уух нь ер нь зөв шүү гэсэн нэг юм зүйлийг л тарих ингээд удирдаад ихснээр л хэрвээ би хүсэх юм бол гэхдээ нөгөө хүн бас хүсэж байгаа гэвч дахиад чи зүгээр штэ чи дахиад уучхаа гэсэн тэр зүйлрүүл ийм донтолтгож энэ зүйлрүүл хөтлөөд идэх юм байна. Тэгээд ер нь хүмүүсийн ингээд биер нь өөрөө дотроо гэж боддог, өөрөө босдог ч гэсэн биер нь архины асуудалтай болчлоо гэдэг хэлэх дурггүй. Мөн сул дорой харагдахыг хүсдэггүй. Биер нь өөрөө зогсоолчихно. Хэдийгээр донтож уугаад байгаа мөртлөө ер нь би тэгээд гисэн нэг зүйл ингээд дотроос нь ч амун гадна талдаа тавьж байгаа шаардлага ч гэсэн нэг ийм механизм төвлөлчлээд байдаг л да. Энэ бол ингээд эмгэг хамгаалах төр шинж үүсгэлтэй болж байгаагийн шинж юм байдаг л да. Яг одоо архины хэрэглээ анхандаа магадгүй баяр ёслол үеэр ч юм уу те хамт олондоо нийлэх гэдэг уугаад яг ингээд нэг юм баяр хөөртэй болдог амарт тайвшрах мэдрэмжүүдийг тухайн хүн авч исэн баг. Тэгтээ яг ингээд нөгөө иймэрхүү уултуудын давтамж ихсэх хэрээр
яг энэ маань өөрөө нөгөө архины хэрэглээний одоо тэр согтолтын хэр хэмжээнээс хамаарад тэр хүн их согтсон уу одоо тасартлаа уусан уу гэдгээс хамаарад нөгөө нэг юм тухайн хүнээс янз бүрийн ааш аяг гарч штэ тийм ээ. Тэр яг энийг ч одоо нийтлэг хэлээр бол одоо агсан тавилт гэж бид нар хэлдэг тийм ээ. Тэгэхээр яг энэ агсан тавилтаас үүдэлтэйгээр одоо тэр чинь ажил дээр ч байна уу. За тэгээд тэр гэр бүл дээр ч байна асуудал үүсээд байгаа байхгүй юу. За тэнгуут яг энийг асуудалд арх өөрийнх нь архины хэрэглэнээс болоод гэр бүлд маргаан их гараад байна. Ажлын бүтээмж буураад байна. Карьер нь өсөхгүй байгаад байна тийм ээ. Хийж бүтээ бодъё гэсэн яг тэр юм амжуулахгүй байгаа тэр бодит байдлыг олж харж чадахгүй байдаг байхгүй юу. Тэгээ бүх бурууг нүүн нэг архины уултаас болоод энэ бүхэн ингээд асуудал үүсээд байна гэдгийг өөрийнхөө тэр ууж байгаа байдалтай биш өөр хүмүүсээс хараад байдаг шүү дээ. Тий, өөр хүмүүс нөхцөл байдлаас тийм ээ. Ийм учраас би ууж байгаа, чи юм байгаа учраас би ууж байгаа гэх мэтлэнгээ. Түүнээс яг тэр ууж байгаа байдлыг одоо ер нь тархины тэр спиртнес болоод эмгэг тэр дон үүсэж байгаагийн гол механизм харамсалтай зүйл энд л явагдаад байгаа юм л да. Тий. Олж харж чадахгүй. Та түрүү нэг хэлсэн үүсгэл гэд тийм ээ. Үүсгэл гэдэг нь одоо манан бодон татцсан үед одоо байгаль ямар хөө харагддаг вэ ойр орчим бодит байдал. Түүнтэй адилхан өөрийнх нь амьдарч байгаа хэв загвар байгаа байдлаа олж харах юм. Чадвар дутмаг болоод байгаа. Дутмаг гэдгийг дахиад хэлчихье. Дутмаг болоод тэ нэг манта үйдлэн амьдраад байгаа юм шиг мөртлөө. Тэгээ энийг би бол хийм байна. Ягаад гэвэл тэр допамин гэдэг ад зэрэглэлийн бодис даавар одоо их хэмжээтэйгээр ялгарсан учраас уян сайхан штэ. Эднээс юунд нь илүү хараад байгаа. Юунд нь дургуцаад байгаа гэсэн нэг зүйлийг л тэр үүсгэдгээч өөрийгөө хамгаалах механизм, эмгэг хамгаалах механизм ажиллаад байгааг л хэлээд байгаа. Тэгэхээр маш юм одоо түгээмлэр бол би одоо өмнөх подкастн дээр ч хэлжсэн. Ер нь хүн архины хамааралтай болох процесс бол яг гинт нэг өдөр бий болохгүй байгаа байхгүй тийм ээ. Гинт нэг хүн одоо архины хамааралтай болохгүй. Одоо өдөр болго уудаг болохгүй эсвэл 7 хоног тогтмол уудаг болохгүй байгаа байхгүй. Энэ чинь нэг юм тухайн хүний ууж байгаа тогтмол байх хэрээр, давтамжтай байх хэрээр, ихсэх хэрээр одоо яг тэр одоо спиртийн агуулсан дээр бодис өөр хүний донтуулаад байна шүү дээ тий. Тэгэхээр яг энэ эхэндээ магадгүй тэр хүн юу уухайгаа сонгодог байх. За пив уун, вино уун, за виски уун. За тэгээд хэр хэмжээтэй уухаа сонгодог шүү дээ тий. За 2 лаз уун. За эсвэл өнөөдөр дуун зэргийн одоо согтолтой уун. За өнөөдөр би тасартлаа уунаа гэдэг ч юм өөрөө сонгодог. За тэгээд зогсохгүй бүр хинтээ уухайгаа сонгодог шүү дээ. Тэгээ би найзтайгаа уунаа. Тэрнтэй би уухгүй айгу онцгүй гээд. Гэтэл яг энэ багаагаар энэ нөгөө нэг сонгодог байдлууд маань буураад байгааг тэр хүн анзаардаггүй шүү дээ тий. Тэгээ нэгэн кейс байна л та одоо тэр хүн одоо уух олонгуудаа гудамжны хог танихгүй хүнтэй ч гэсэн шууд таарлаад уучж байгаа байхгүй юу. Гэтэл тэр хүн хизээч одоо тэр хүнтэй эрүүл ах үедээ яриаг өрнүүлж ажил хэрэг ярьж гэртээ урьж оруулахгүй байхгүй юу. Эсвэл тэр хүнийг гэрт дагаж орохгүй. Гэтэл зүгээр тэр хүн бол өдрийн цагаар сайхан ажиллаа хийдэг хамт олонтой хүн байгаа юм. Тэ одоо тухайн ажилдаа 10 гаруй жил ажилласан хүн байх жишээ нь. Тэгтэл арх уухын тулд л хинтээ уух вэ, хаана уух вэ, яаж уух вэ гэдгээр сонгохгүй болчиход байна шүү дээ. Ерөөсөө л тархинд зүгээр л уумаар байгаа байхгүй юу. Тэгээ тэр дурсалт өртлөөд байдаг шүү дээ. Гэтэл үгүйсгэл гэдэг зүйл чинь яг энэ одоо нөгөө нэг энэ архины хэрэглээнийх нь энэ одоо өөрчлөлт яаж гараад байгааг харагдахгүй байдаг тийм ээ. За энэ дээр ингэж байгаа. Хүний бид ер нь ингээд нэг амьдралд нь хортой ямар нэгэн бодис дайлангаа гадна талаас орж ирэхэд нэг юм хамгаалах механизм ажиллаад жишээ нь одоо анх биднээс ингээд яг архийг ууж эхлэхэд одоо бөөлжж байгаа. Энэ бол хамгаалах механизм те. Хортой зүйл орж ирлээ шүү. Энэ эргэтэн тогтолцоог одоо гэмтекнээ бөөж гадсан гарга гэдэг. Гэсэн энэ хамгаалахын тогтолцоо ажилладаг байсан чинь таны түрүүний хэлдэг шиг давтамжтайгаар үе уусаар агаад энэ хамгаалах тогтолцоогоо эвдэлчихэж байгаа. Өөрөөр хэлэх юм бол жигших хамгаалахтай дургуутсах энэ зүйлийг бол ингээ байхгүй болгоод спирт орж ирсэн үед шууд допамин гэдэг ад чиглэлийн дааврыг ялгаруулснаар ер нь сүүл рүүгээ ингээд ямар нэгэн юмыг шилж сонгож тэр амьдралдаа сайн сайхныг ингээд зүйлдээ учирч байтал спирт олж явах юм бол хинтээ чамаагүй
ингээд дууж энийг өөрөө дотор ад шаргалтай байна гэсэн нэг тийм зүйлийг мэдэрснээр л яг тэр донтолт гэдэг энэ механизм нь явагдаад байгаа. Улам л ингээд спираль маягаар ингээд доошлоод байдаг л дээ. Өөрөөр хэлэх юм бол зөвхөн тэгээд судлаач төрний нэг одоо энэ уух байдал бол зүгээр нэг ганцхан энэ тэр эмгэг дурсалтай биш. Тэгтээ энэ ингээд бий болж байгаа зүйл нь хэд хэдэн хүчин зүйлээс үүсдэг зан үлийн эмгэг гэдэг. Ер нь тийм тий. Зан үлийн эмгэг өөрөөр хэлэх юм бол энэ яадаг гэх юм бол дөрвөн зүйл нийлж байгаад дадал, сэтгэл хөдлөлөө зохицуулах, орчны нөлөө, нөхөрлийн нөлөө энэ дөрвөн зүйл цогцоороо байж тэр эмгэг дурсалтай болж донтох үйл явц ингээ явагдаж байгаа. Хэлээд байгаа. За тэгэхээр та сая хэлэхдээ дадал, сэтгэл хөдлөлөө зохицуулах, орчны нөлөө, нөхөрлөл буюу найз нөхөрлийн нөлөөнөөс болоод энэ хүү одоо архины хамаарал буюу одоо зан үлийн эмгэг үүсэж байна гэж үздэг шүү дээ. Тий. Тий одоо эрүүл биш зан үйлтэй болж гин гэсэн үг шүү дээ. Зан үйл эрүүл бус одоо хэв загвараар амьдраад байна л гэсэн үг. За тэгвэл та яри тийм ээ одоо тэгвэл дадал гэхэр чи одоо хоёлаа яг хүмүүс бас сонсомор л байгаа хэлтэй тий яг юу юм болоо гэд. Дадал гэхэр хүний гүйдлийг давтаад байх юм бол тарих түүнийг одоо автомат болгочдөг юм байна. Зан үйлийн судалгаагаар нэг үйлдэл давтагдах бүрт тархины мэдрэлийн холбоос бөхсөж идэг. Нэг жишээ нь цалин буух үед эсвэл баасан гарагийн ажил тархалт байнга уудах хүн байлаа гэж бодъё. Эхэндээ нөө сонголт байдаг. За өнөөдөр яах вэ те гэж айгуул мартцсан ч байсан. Харин үүнийг давтаад байх тусам л тарих цалин арх эсвэл баасан гараг арх гэсэн тэр холбоог сурчдаг учраас 4 өдрөөс маргааш 5 өдөр юм биш уух юм биш үү. Мөнгө юу байгаа вэ хинтээ уух вэ гэх гэж уух бэлтгэхдээ бодоод эхэлчихдэг. Тэгээ 5 дахь орой өвдөөс шул бүр ингээд яарвчтаал. За тэгээ цалин буух мөн урдлын үеэс нь ахуулаад яг буугтад мөчөд за уундаал гэсэн энэ зүйл одоо биоорганизм зан бүхий зүйл дээр нь өөрөөр хэлбэл зан үйл дээр нь нөлөөлдөг л дөө. За өнөөдөр уухгүй да гэж бодлоос гсэн наацх нь энэ хоёр үе тохиолдоход бол хүн уудаг хүн бол төвчж чаддаг. Тэгэхээр хүн ер нь яг ингээд манай подкастыг бас магадгүй архины амбарлаа зогсооё гэж те би ер нь уухаа болио гэж бас бодож байгаа юм байж болох юм те. Ер нь би уухаа бууруулъя багасъя гэд. За хэрвээ тэгж байгаа бол та өөрийнхөө яг энэ одоо уух тэр дадлаа ер нь ажиглаач гэж хэлэх нь шүү дээ тийм энэ бол Баатарын өвдөд байгаа шүү гэдгийг ойлгох. Тэгэхээр яг ойлгохоос гадна ажиглах нь байна. Одоо өөрийгөө судлах нь шүү дээ ямар одоо нөхцлүүдэд би өмнө уугаад байсан юм бэ гэдээ эхлээд эргээгээд нэг өмнөх фактуудаа батгах нь шүү дээ би ер нь хизээ уугаад идэв. Ямар бид уусан юм бэ? Хин хинтээ уугаад идэв юм бэ гэдэг юм ингээд нэргүүлээд тэр хүний дадлыг нөгөө бэхжүүлээд байдаг зүйлүүд юу юм бэ гэдэг юм бэ л одоо тэр хүн өөрийгөө судлах нь шүү дээ тий. За тэгвэл хоёрт нь болохоор яг энэ сэтгэл хөдлөлийн нөлөө гэсэн байна л та тийм ээ. Тэгэхээр ялангуяа одоо би яг энэ донтолтын хамаарлын асуудал дээр би ингээд сэтгэл зүйн зөвлөгөө өгөөд явж байна л та. Хүмүүстэй би уулзаад ерөөсөө миний одоо уулзалтын хамгийн гол чухал зүйл би юун дээр яадаг гэхээр тэр хүн ямар сэтгэл зүйн одоо яг юм мэдрэмж байгаад байна гэдгийг би хайдгийг ер нь бол яг энэ хүн ууснараа ямар мэдрэмжийг аваад идэв гэдгийг нэг хайгаад идэв байхгүй юу. Магадгүй тэр хүн ууснараа сэтгэлийн тайвшрал мэдрэх гэдэг юм уу? Асуудлаа мартах гэдэг юм уу? Эсвэл өөрийгөө үн цэнийг мэдрэх гэдэг юм уу? Эсвэл тэр ингээд маш их сэтгэлийн шаналл авцсан тэр шаналлаа дарах гэдэг юм уу? Гонигаа багасгах гэдэг юм уу? За магадгүй бүр ингээд нэг юм сэтгэлийн ганцаардал үжиж магадгүй тэр ганцаардлаа багасгах гад яг энэ зорилгоор яг энэ уугаад байна уу гэдгийг л ерөөс эрэл хайгуул гэдэг. Тэгэхээр эн чинь өөрөөр хэлэх юм бол тухайн хүн ер нь ууж байгаа үедээ
уусны дараа яг уух гэдэг гол зорилго маань би ямар сэтгэл зүйн мэдрэмж одоо хэрэгцээгээ хангах гад уугаад байна гэдэг л чухал болчиход байгаа байхгүй. Тэгэхээр ч л нөгөө нэг одоо манай энэ эмчилгээний явцад бид нар асуудаг шүү дээ. Таны сэтгэл мэдрэмж ямар байна гэж асуудаг шүү дээ, тийм ээ. Өнөөдөр таны сэтгэл мэдрэмж ямар байна гэд илүү тэр хүнийг өөртөөгөө холбогдоход нь бид нар тусалдаг. Тэгэхээр ерөөсөө таны одоо нэг ууж байгаа байдал таны сэтгэлийн ямар хэрэгцээтэй холбоотой байгаа буюу таны сэтгэл хөдлөлөө та хэр удирдах байгаатай холбоотой байгаа шүү дээ, тийм ээ. За одоо гуравт нь орчин гэж байгаа. За энэ бол бас л чухал. Энэ одоо дөрвөн зүйл дөрвөлээ чухал та. Гэхдээ энэ орчин. Хүний зан үйлийн орчин маш их нөлөөлдөг. Уудаг хүмүүст. Жишээ нь ажлын хамт олонг. Одоо миний ингээд анх ингээд арх ууд ингээд сувсан архийг нэлен гүн гүнзгий уудаг маань одоо баргээд хөдөө баргээд дээр явдаг энэ ажил байснаар те энэ хэв загварт одоо орсон байгаа шүү дээ. Тэгээ одоо тэгээд найз нэг дуулж суулганд архийг ингээд ууж хэрэгэлдэг болвол ер нь учрах болгондоо за уунда гэсэн тийм бодолтой л байдаг. Мөн баяр болгон архитай холбоотой байх юм бол хэвэн зүйл гэж ойлгодог. Тэр үтгэл баяраар хэрвээ архихгүй байх юм бол энэ бол баяр биш ээ гэсэн тийм ойлголт тархинд үсэддэг. Зан үйлийн судалгаар хүний дадлын ихэнх нь орчны өдөөгчөөс болдог гэж байгаа. Энэ өдөөгч нь хаана одоо ингээд архи ууж сурсан хинтээ уудгүй ямар үед уудгүй энэ орчин бол маш их нөлөөтэй байдаг гэдгийг судалгаагаар үүссэн зүйлтэй. Зүгээр миний хувьд ч гэсэн би анх архинаас ингээд татгалзах энэ үеүүдэд хуучин ажил 2 удаа тэр эмчилгээнд ороод дахиад ягаад дуусан бэ гэдгээ одоо эргүүлээд харахад буцаад яг л нэг хийдэг байсан тэр орчиндөө өөрийнхөө буцаад тэр ажилдаа орсноор л тэгэл тэсч чадахгүй яг тэр нөлөөлөлд нь орсноор л ингээд уусан байдаг л та. Дараа нь харин ингээд энэ сургалтаар өөр газар ажилласнаар тэгээд энэ байдал маань өөрчлөгдөж одоо эрүүл сарвал байхад маш бас нэгэн хэсгийн дэмждэг нь одоо энэ юм уу да. Яг энэ нөгөө үүнтэй холбоотойгоор орчинтой холбоотойгоор маш их юм одоо эргэн тахилтууд их болдог л да, тийм ээ. Орчны нөлөөнөөс бол манай одоо яг юм сургалтын сусны дараа ер нь ингээд өдөр болгон архи уудаг байсан тэр залуу бол гарсан байгаа яг уухгүй хэсэг байсан. За тэгээд 3 сар уугаагүй байгаа байхгүй юу? Нөгөө өмнө ч одоо уудаг байх үедээ юу мөнгө төгрөг ажил төрөлт хийх вэ штэ тий. Бараг гэрээсээ хулгай хийгээд уудаг байсан байгаа байхгүй юу? За тэгээд ингээд одоо 3 сарын турш архи уухгүй ингээд яг ийм орчинд архи уухгүй ажил төрөлт хийгээд ингээд нэг юм амьдрал сайхан болж байна гэсэн байгаа. Тэгтээ 3 сарын дараа ууцсан. За шалтгаан юу юм бэ гэдээ судалсан чинь яг нөгөө ажилд орсон тэр орсон ажил нь одоо хамт ажилладаг хүмүүс нь бүгдээрээ уудаг хүмүүс. Өөрөөх нь мэргэжил одоо тийм уудаг тийм орчинд л ингээд ажилладаг юм байна шүү дээ. Тэгээд тэрийг үйл харгалзан тоохгүйгээр одоо буцаад яг тиймэрхүү орчиндод очсон гэсэн үг шүү дээ. Тэгээд одоо тухайн хүн маань ер нь хит хэдэн удаа их нэртэй бол гэсэн байгаа байхгүй яг энэ хажууд байгаа хүмүүс аяг уух юм аа надаа аяг төвхтэй юм аа гэд. Тэгээ тэр хүн яг энэ байдлаа зөвхөн одоо тэр чинь 3 сарын туршид хит хэдэн удаа хилээд байхад тухайн одоо тэр залууч гэсэн за түүний ихнэр ч гэсэн яг энэ өөрөө дахин ч одоо архинд оруулах маш том нөлөө шүү гэдгийг үл тоосон. Ер нь бол. За тэгээд буцаад нэг хэсэг бол уусан байгаа байхгүй юу? Буцаад яг хуучин шиг ууцсан байгаа. Тэгэхээр хэрвээ архинаас одоо ангижрын архинаас гарыг гэж байгаа бол доор хаяж 1-2 жилиг тийм арх уухад өдөөдөг орчноос хол байлгаж өөрийгөө цэвэрлэж дархлаатай болгох чухал байна. Тэр үүнийг одоо архинаас гарч байгаа хүн ч тэр за бас гэр бүлийн хүн ч гэсэн айгуу ойлгож хамтрах хэрэгтэй байгаа даа. Тэг би өвчтөй хүн шүү гэд гам барих нэг маш том зүйлийн нэг нь хүчин зүйлийн нэг бол энэ юм байна шүү дээ. Тийм. Энийг байж дээ ер нь энэ л дээ. За тэгэхээр одоо 4 дахь нөлөө нь тийм ээ. Нөхөрлийн нөлөө буюу одоо хамт олно гэсэн үг шүү дээ тий. Хинтээ найзалдаг вэ гэдэг. Тий. Тэгэхээр чин яг ингээд нэг юм хамт олонны орчин ямар вэ? Зарим орчин бол одоо шийдвэл муудаг орчин байдаг тий. За уухгүй бол ер нь нэг юм зожиг амтан энийг тагнуулт шиг гэл юм тий.
Тийм муу илдэг. Эсвэл энэ амбар наастргүй энэ одоо тий ингээд нэг орчны уур амьсгалыг айгу эвддэг гэл. За одоо зарим орчинд одоо хамт олонний нөлөө, найс нөхөрлийн нөлөө бол ингээд нэг юм одоо юм шоудж байгаа үед одоо хамтдаа гадуур гарч байгаад уухгүй баа унаад үзээд байдаг. За нэг иймэрхүү яг юм нийгмийн дарамт тас байгаад байдаг шүү дээ, тийм ээ. Тэгэхээр яг энэ чинь нөгөө яг найз одоо нөхдүүд нь нийлхээрэл уугаад идэм үү, ажлын орчны хүмүүс нийлхээрэл уугаад идэм үү. За тэгтээ уухгүй байгаа нэг ад үзээд идэм үү, эсвэл байгаар нь орхит юм уу гэдэг дээр одоо хамт олонны нөлөө, найз нөхөрлийн нөлөө аягүй чухал байгаа даа л та. Тэгээ яг тэр одоо сүүлийн үед ч гэсэн ярьдаг шүү дээ. Тухайн хүний ямар ах юм бэ, тэр хүн ямар карьертэй ах юм бэ гэдгийг тодорхойлдог зүйл чинь нөгөө нэг тэр хүний хамгийн ойрын 5 найзаар нь тодорхойлол гэдэг шүү дээ, тийм ээ. Тэр чин хүн ийм өөрийнхөө амьдралыг өөрчилё, би уухгүй гэдгээ илүү өөрийгөө өөрчилж байгаа илүү тэмцдэг хүмүүсийн дунд ах юм бол яах юм? Тэр хүний нэг уухгүй байх хүсэл нь улам илүү бэхжээд байгаа байхгүй тийм ээ. За тэгэхээр одоо яг та архинаас гарыг гэж бодож байгаа болвол та өөрийнхөө эргэн тойрны хүмүүсээ та одоо анзаарах нь шүү дээ. Магадгүй одоо таны хувьд ч гэсэн баг те ингээд яг энэ архинаас гарах эхний үеүүдэд уудаг одоо тэр орчноосоо одоо тэр найз нөхдүүдээс та холбоогоо тасалсан баг те. За энэ дэр одоо бүр нэг зүйлийг хэлэх хэрэгтэй баха. Өөрийнхөө туршлагаас ингээ хэлэхэд хэрвээ яг архинаас гарах юм би найз нөхөргүй болох юм байна гэсэн нэг юм бодол төрөд ундаг. Гэвч одоо би ингээд эргээд харахад 20 жил ингээд арх уухай байгаад ясан чинь тухайн үед болоо ингээд арх уудаг байх үед маш олон найзтай юм шиг ингээд харагдчихсан бодвч уухай байсны дараа үнэхээр ингээд архины найз нар нэг тийш олдоод яг багасаа ч юм уу бас ингээд амьдралын тулд олдсон сайхан нөхөрлөл ингээд энэ хоёр тос ус хоёр шиг ингээд ялгардаг юм байл. Өөрөөр хэлбэл архины найз нь одоо яг миний юугаар одоо тэр зүрхний 3 найз л байна л дээ. Тэр бусдууд нь одоо тэр 40 50-аад хүмүүс одоо архины найзууд байсан тэднээс яваал гэсэн. Гэхдээ би ганцаардсан уу? Үгүй юм байна. Харин ч эрүүл савл маш олон хүмүүстэй ингээ найз нөхдүүд холбоо сүлбэтэй болж тэ амьдралаа тэр ингээ тус тэмтэй ингээ маш сайхан ингээ болж байгаа. Харин тэр хуурамч тэр архины найз нар гэсэн тэр бодол намаа ингээ барьж ирсэн юм байна гэдгийг ойлгосон л доо. Тэр та яг тэр найз нөхөрлүүдээс та тасалсан гэсэн үг үү? Тий одоо шууд л ингээд холдож эхэлсэн. Ер нь холдож ихт нэг зүгтааж барих ч биш. Би өнөөдөр уухгүй гэхтэл. Гэхтэл яон доо наа чинь баг хэрэггүй доо. Уугаа болцсон ингээд дуу тааж байдаг. Тий гихмитэн зүгээр л холддог. Зарим хүмүүсийн дунд бол бүр зориуд одоо уухгүй 6 сар болсон, 1 жил болсон байнгут шортоод бас зарим хүмүүс бүр шортсаар агаад уулгацсан тохиолдлууд бас байна. Тийм биш өөрөө ингээд уухгүй уснаа гайхуулах гэж очиод. Тэгэл ингээд ууж байгаа нөхдүүдийг хараад ингээд худлаа оногоо мөнгө хамтдаа тамхи татал ингээд би уухгүй юм чи ингээд тэрийг гайхуулах гэдэг бас харуулах гэдэг. Гэвч дотор нь ингээд уух тэр эмгэг дур хүснэ ингээд сэрээд эхэлдэг. Тийм бас зарим хүмүүсийн хувьд бол гайхуулах гад юм уу те бас ингээд харуулах очиж байгаа. Зарим хүмүүсийн хувьд болохоор яг яалтчгүй нэг юм одоо 10 жилийн уулзалт ч юм уу тий ойр дуулзаагүй ах トゥ усын уулзалт ч юм уу нэг юм уулзалтуудад очдог шүү дээ тий. Тэгэхээр чин тэр дунд бол ингээд гайхуулах гэж очихоосоо илүүгээр нэг хамт дунд нь байхгүй очингууд бас ингээд нэг юм шордоод юм үгээр идээд юм уу ичээгээл тий даапасаар агаад тэрний нөлөөнд автаад бас яг одоо 1 жил угаагүй 6 сар угаагүй бас яг энэ байдлаа ч гэсэн алдчихж байгаа хүмүүс байгаад байна. Тийм энэ дээр одоо бас нэг зүйлийг хэлье. Эхний 1 жил бол ер нь дархлаа сайн суугаагүй байдаг шүү. 3 жил 5 жилээс хойш хэрвээ та арх огт амсахгүйгээр 5 жил ингээ болцсон байх юм бол та дархлаа суугаад тэр хүмүүсээ яаж хилж барих энэ нөлөөнд бол орохгүй гэдгийг л одоо эрүүл мэндийн байгууллагаас ингээд хэлээд байгаа юм л да юм түгээмлэр. Тэгээ магадгүй 10 жилдээ суудсан байх юм бол одоо жишээ нь би одоо өнгөрсөн жил 2 удаа тэр 20 найр би эднес гуйхт явхад хүмүүс ингээ арх тарстаад байсан. Надад огт нөлөөлөхгүй те. Зүгээр л энэ хүмүүсийн асуудал
зөв зүгээр ингээд сэтгэл санаанд ийм тэмээд нүсгсэн зүйл ер нь орж ирэхгүй байгаа. Энэ бод дархлаа тогтцсны шинж те. Тэгээ энэ нэг аягүй сайн ойлгох хэрэгтэй. Эхний үед бол маш эмзэг байжгаад ер нь уруулагдах магадaltaй байжгаад яванда цаг хугацааны ирэхээр энэ юм тогтцдог шүү гэдгийг. Цаг хугацааны ирэхээр тухайн хүн өөрөө өөртөө ажиллаад тий одоо төвчих хэрээр тэгээ дархлаа тогтоод тий. Дархлаа тогтоод байна шүү дээ тий. Би хэрэг уухгүй гэсэн ингээд өөрийгөө захирах байдал ингээд бий болоод эхэлдэг. За тэгэхээр яг ер нь бол хүн за хэрвээ би хүсэх юм бол уухгүй чаднаа гэдэг бол яг энэ бодит байдалтаар бол энэ бол хотлоог байгаа даа шүү дээ тий. Тий хуурамч итгэл үнэмшил. Дайлан уудаг хүмүүсийн хувьд энэ бол хуурамч итгэл үнэмшил бүрэлдэн тогтцсон байдаг. Өөрийгөө ингээд уух байдлаар цагаатгаж тий. Өөрийгөө тайвшруулж чи ер нь зүгээр дээ гэсэн тийм ба уудаг байдлаа зүгээр дээ гэсэн өөрийгөө хамгаалах механизм буюу үгүйсгэл байгаа даа шүү дээ. Үгүйсгэлийн үргэлжлээд байгааг юм те. Үгүйсгэлийн ажилдаад байгаагийн нэг л илэрлэлнэ. За тэгэхээр архины хамаарал гэдэг бол за байр сайхан багш өтөрийн ярьсанчлан тухайн хүний дадал бас орчин за тэгээд сэтгэл хөдлөлөө зохицуулах за тэгээд хинтээ найзлж нөхөрлөдөг вэ гэдэг энэ дөрвөн чухал зүйлтэй холбоотой юм байна тийм ээ. Тий. Дөрвөлээ нийлж жагаад холилдож яваад цогцолд юм байна гэдэг. Аха. Тэгэхээр яг тухайн хүн яг ингээд зүгээр нэг архиа уух болно гэдэг чинь зүгээр нэг архинаас татгалзаад байгаа зүйл биш байгаа байхгүй тийм ээ. Саяны яг амьдралын тэр яг одоо дөрвөн чухал зүйл дээр арга хэмжээ авч амьдралын өөрчлөлт хийх байгаа байхгүй. Тэр энэ бол зөвхөн нэг уугаа болох биш энэ бол бүрийг хүний амьдралын хэв маягийг өөрчлөх байгаа байхгүй тийм ээ. Тий. Одоо ингээд тэр Миннесота загварын болон ер нь миний ингээд архи ухаа болсон гол явдал бол тэр им травуугаа дур хүслээр дарах биш те. Хордлого тайлаад айсуул ингээд тархилгоондоо ингээд нэг архи муухай шүү гэсэн зүйлийг ингээд давтан оруулаад ингээд ухаа болж байгаа зүйл биш. Гол болж байгаа зүйл нь эрүүл амьдралын хэв маягийг суралцах. Амьдрал сурахтал гол ингээд суралцах зүйл одоо тэр байгаа. Түүнээс олон хүмүүс одоо энэ ч сайн тэрий ч явна энэ ч гэхээсээ ингээд яг буруу зүйл рүү ингээд яваад байдаг л да. Тэгээд дараа нөгөөдхөө муу хэлээд байдаг. Яг одоо энэ чинь нөгөө амьдралын эрүүл хэм маяг гэхээр илүү тодруулаад хэлэх юм бол эхнэртэйгээ маргалцсан үед яаж энийг архигүйгээр зохицуулах сурах байгаад. За ингээд гинтийн байдлаар одоо ингээд ажлын стресс буюу одоо мөнгө төрөний дарамт үүслээ юм уу өөр ширний асуудал үүслээ гэх үед яаж энийг архиар стрессээ тайлахгүйгээр уухгүйгээр яаж энийг даван туулах вэ? За эсвэл амьдралд нь одоо маш их хүчтэй уй гашуу гуниг одоо тий гутрал болох үед яаж энийг архигүйгээр даван туулах вэ? Яг тий арга барилт. Тий. За мөн одоо бас догдож баярлаж одоо тий шагнагдсан үедээ ч гэсэн яаж архи уухгүйгээр юм эрүүл хэм маягаар баярлаж догдолж сурах байл гэдэг яг энэ амьдралын хэм маягт суралцах хэлээд байгаа шүү дээ тий. Одоо манай ингээд хөтөлбөрийн гол зорилго бол энэ л ингээд суралцуулснаар хүмүүстэй эрүүл саруулахт тэгээ энэ дээр бүр нэг чухал зүйл бол та харнаас гараад эд хөрөнгөтэй болох магадгүй зарим одоо энэ байгаа харьцаанаас илүү сайхан болох гэдэг гихмжлэнгийн зүйлүүдийг та хүсч болох юм. Юу н хүсгэн зөв байх. Гэхдээ өнөөдөр ингээд таны эрүүл саруул байгаа цаашдаа ч гэсэн эрүүл саруулаар урт удаан амьдрах нь хамгийн чухал зүйл. Яг үнэн тий. Тэгээ чинь өөр хүүхдэд өгж байгаа хамгийн том одоо өв хөрөнгө тий баяр яг тий. Дайлангуяа одоо та одоо байдаг байдлаа зогсоож чадах юм бол өөр хүүхд чинь аав маань ээж маань нэг хүнд хэцүү байдалд байхдаа тэргээ ялаад амьдрч чадсан шүү би ч гэсэн чадна гэдээ амьдралд нь тохиолдсон зүйлийг давт нэг чадвартай болдог гэдгийг сэтгэл зүй хэлээд байгаа. За тэгэхээр яг өнөөдрийнхөө өөрчлөлт надаас подкастаа ингээд дуусгая. Тэгэхээр ер нь боломжгүй зүйл гэж нэг ч үгүй тийм ээ. Хүн үнэхээр сэтгэлдээ зориод хичээгээд яг ингээд хүсэх юм болвол өөрийнхөө төлөө тэмцэх юм болвол төвчээртэй тууштай ах юм болвол та ямар ч асуудлыг даван гарч чаднаа тийм ээ. Тэгэхээр энэ подкастыг сонсож байгаа хүн бүрийн амьдралд сайн сайхныг хүсье. Тий. Бүх хүмүүст ингээд эрүүл саруул эвнэгдэлтэй сайн сайхан гэж амьдраасаа гэж.
энэ зүйлийг хүсэж байна. Тэгтээ эцэст нь нэг зүйл хэлэхэд донтолтын шинжилгээ ухааны судлаач эрдэмтдийн гаргаж ирсэн зүйл бол та эндээс бол идэгрэх боломжтой. Гэхдээ хамгийн нэг зүйл танд байх ёстой зүйл бол энийг болиё гэсэн чин хүсэл. За тийм хүсэл та бүгд байгаа гэж учраас энэ подкастыг сонсож байгаа хаа гэж итгэж байна. За сайн сайхныг хүсье баяр. За тэгээд дараагийн подкастаар хамтдаа уулзцгаая. Баяр таа.